Үжиг хийдэг мэддэг гээд нэг тийм юмтай заачин гарч магадгүй хариуг нь баригээд ихнэрээ гуугаа явуулсан. Энэ хариу бүгдээр одоо гүн далай гэдэг хүнд ач тус санах болцсон байхгүй юу? Тийм юм юуч байхгүй. Тэгэхээр бол ард түмэн өнөөдөр энэ 34 жилийн хулгай лөөвөр булхай зайл за одоо дүүрч одоо зөндөө алдчихлаа тий. Зөндөө уруудчлаа. Зөндөө дороочлаа тий. Одоо яах вэ? Зоригтой надтай хамт тэмцэж газраа ав чадахгүй чацар царайлаад харж унт Монголын месийг аваас утсан хүн шүү дээ тий. Нэг арай өөр болцсон. Энэ сонгуул бол өөр болно. За амрын гэрийн үзэгчтэй Next 120 нэвтрүүлгийн шинэ дугаараар эхлэхэд бэлэн боллоо. Студид ард түмний хүч намын дарга. За улсын хурлын гишүүнээр 2000-аас 2012 онд ажиллаж байсан, сонгогдсон ажиллаж байсан. Ламж үеийн гүн далай хүрэлцэн ирсэн байна. Та сайхан тусч гэнэ үү? Сайхан тусч гэнэ үү? За та бол одоо туршлагатай бас парламент хүн. Одоо энэ удаадаа бол та ард түмний хүч гэсэн намайг толгоолон одоо сонгуульд оролцсон. Тэгээ сонгуул одоо эхлэхэд ерөөсөө л 3-7 хоног үлдлээ шүү дээ. Сонгуул санал өгөхөд. Тий. Тэ? За ард түмний хүч нам энэ сонгуульд нийт бүх тойрогт одоо нэр дэвшүүлсэн байгаа. За мөн орон даяар тий. Мөн одоо намын жагсаалтанд бас 9 хүний нэр байгаа. Нийтдээ бол 62 хүний нэр дэвшүүлсэн. Тэгээд одоо сонгуулийн ерөнхий хорон дээр энэ маань батлагдах байх. Тэ амарчтай алдаа мадаггүй байна гэсэн юм байна лээ. Тэгэхээр бол одоо ард түмний хүч нам энэ сонгуульд одоо бас нэг гол 3 дахь хүчний тоглогч гинөө 3 дахь хүчний одоо байр суурийг эзэтгэхийн төлөө энэ сонгуульд оролцож байна. Энэ удаагийн сонгуулийн одоо хууль шийдвэрлэн өөрчлөгдсөн анх удаа бол ингээд бүсчилсэн тойрог гэдгийг одоо үүсгэлээ. Тийм ээ. Тэгэхээр бас одоо ард түмний одоо ингээд сонгогчдын санд бол гээгдэхгүйгээр нам дээр санал өгөхөөр ингээд жагсаалт ингээд орж ирж штэ. Тэгээд ер нь бол зөвхөн хүмүүсийн харж байгаагаар юм одоо миний бас үзэж байгаагаар бол энэ удаагийн сонгуулийн хуулийн шинжилэл нь ямар одоо юм авчиж явах вэ гэвэл парламент бас солонгорох сонгол болох. Олон намын одоо намаас бүрдсэн парламент бүрдэх ийм нөхцөл бүрдэж харж байгаа байхгүй юу? Энэ бол ойлгомжтой шүү дээ, тий. За нэгдүгээр судалгаа тэгж харуулад байгаа. За хөдөө орон нутагт одоо юу гэдгийг танигдсан 3 дахь хүчний хүмүүс их цөөхөн. Тэндээс одоо сонгогдсон, тойргоо сонгогдсон их хурлын гишүүд ардын нам арчилсан намынх нь арай илүү танигдсан байгаа. Гэхдээ ер нь энэ хоёр нам саналаа өгөхгүй гэсэн маш их хүн байна. Бараг одоо нийт сонгогчдын 50 гаруй хувь нь ер нь одоо энэ хоёр нам тэр нэг одоо араа шүдэ үзүүлэх ёстой шүү ард түмэн минь гэсэн ийм санаа бодолтой хүмүүс их маш олон байгаатай би бас таарлаа. За тэгээд Улаанбаатар хотод бол бас одоо манан гэж яриад байдаг тий. Одоо энэ эрх барьж байгаа нам, ардын нам, арчилсан нам энэ хоёрт бол өгөхгүй гэсэн хүмүүс маш их байгаа юм байна. Ерөөс. Тийм ч учраас одоо ардын нам буюу одоо эрх баригчид сонгуулийн хуулиндаа одоо 6 сарын 28-нд 5 дахь өдөр сонгуул одоо явуулахаар болсон. Энэ бол маш башир арга. Юу гэхээр одоо 5 дахь өдөр сонгуул өгнө гэхээр 4 дахь өдрөөс эхлээд хүмүүс нэг өсөндөө зугаал нь амарна гэж байна шүү дээ тий.
Тэгэхээр одоо энийг ингэж бодож олж те энийг тэгээд бүр ингэж хэрэгжүүлж Улаанбаатар хотод плей тайм болно гэж байгаа. тий тэгээд ийм муухай амиг давхардуулж хийж тий тэгээд одоо залуучуудыг одоо санал өгүүлэхгүй байлгах ийм муухай амиг хийж ийн гэдэг чинь ер нь одоо ичгүүр санжуургүй лоовирчд байна гэдгээ бүр харуулж байгаа байхгүй юу? Хинч бодсон ойлгомжтой. Эрүүл ухаантай хүн бодоход 5 дахь өдөр сонгуул өгнөхээр 4 дахь өдөр залуучууд яваад өгнө. Плей таймыг одоо ингээ хийчихээр одоо бас залуучууд нь тийш явчих шүү дээ. Одоо барахгүй 200 мянган хүн тийш явдаг гэж тий. Ийм маягаар одоо башир арга ловер хэрэглээ тэрэндээ гаршсан. Тэрийг ингээд ил цагаан хийж байгаа байхгүй юу тий. Эн чинь юу харуулж байгаа нэхэр энэ ардын нам чинь ерөөсөө юм муу аргандаа гарсан башир одоо хулгайч ловер чинь энэ чинь хулгай ловер шүү дээ. Тийм биз дээ. Энэ бол заллин тий. Энэ бол илт цагаан дээрлэгч байгаа эрээ цээрээ алдсан ийм л юм шүү дээ тий. Тэгээ энийг өнтер хийж байгаа нь өөрөө юуг харуулж байгаа нэхэр тий айж байгааг харуулж байгаа байхгүй. За бид ялагдах юм байна. Нийт сонгогчд залуучууд ялангуяа ингэ биднэрт өгөхгүй юм байна тий. Тэгэхээр эднэрийг өгүүлэхгүй одоо биднэрт ямар арга байна гэдгийг л ингээд бүр тоо удаад шүү дээ. тоо ингээд арга санаачтал муу юмдаа гаргууд одоо ийм юм хийж байгаа байхгүй юу. Та одоо ингээд 3 удаа ингээд парламент гишүүнээ суусан тий. За тэгээд арц намыг цөөнх байхад өөрөө бол цөөнх дуу болж ирсэн үе биш дээ. Тийм. Одоо тэр үед за яхаа санаж байна одоо өөрөө чинь одоо ингээд онгоцны буудлаа сонгохоос баримтлаа л тий. Ганц удагт хийжсэн санаж байна тий. Ер нь бол ингээд сөрөг хүчний дуу хоолойг авчихыг оруулж ирсэн санаж байна. Тэгэхээр тэр үеийн одоо энэ эрх хоригч одоо нам одоо үеийн эрх хоригч намын хооронд ер нь өөрчлөлт шинжилсэн зүйл байна уу? Яаж харагдаж харьцуулбал одоо тэр үед бол бас л нэг тийм одоо хуучин коммунист арга барилаас ерөөсө салаагүй хэвээрээ байсан. Одоо юу гэдгийг одоо сөрөг хүчний гишүүдээ нэг одоо үг хэлүүлчихгүй дандаа хавчиж боон тий. Гэхдээ наад зах нь ингээл жаахан шалтгаан гаргаж байгаа намайг чинь одоо нямд оржийг нөгөө гадаадын тагнуул гэж гүтгэлээ гэдгээр ингээд гадагшаа хориг тавьсан гэж байгаа. Тий. Тэгээд онгоцны буудлын дээр очисон чинь хориг тавьсан гэхээр нь би их хурлын гишүүний хориг тавьдгүй маа тий. Гээд ингээд онгоц руу орцсон чинь намайг бүр тусгаагийнхныг явуулаад бариулаад тэгээд ганц удагт энэ төр хийгээд тухайн үед нь нөгөө лаа телевизийнхэн очиж бичлэг хийцэн байсан. Тэгээд тэр бичлэг хэрвээ ингээд олон нийтээр цацагдаагүй байсан бол намайг тэр чигт нь хориод гаргахгүй байсан байхгүй юу. Гэтэл улаан цаам ингээд намайг чинь тэнд хүч хэрэглээд би тэндээсээ гар цухтагаад одоо арчсан намын байран дээр ирээд тэгээд тэнд дахиж бөөнд ноцолдоон одоо болж байгаа дараагд мултраад тэгээд байж нөгөө тусгаагийнхан чинь нэмэлт хүчээр орж ирээд бариад авсан шүү дээ намайг. Тэгээ ганц удагт хийсэн те. Энэ арга барил нь бол тэр үед байсан. Одоо ч тэрийг ер нь гээгээгүй юм шиг байгаа. Дээр нь нэмээд одоо бүр нэг юм одоо яаж сонгуульд ялах уу те. Яавал булхай лөөвөр хийх үү? Яаж дахиж сонгох уу? Яаж эрх мэдлээ хадгалах уу? Яаж эрх мэдлээ хадгалах уу? Эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд юу ч хийхээс буцаа байцсан тий. Эрээ цээргүй одоо тий төрүүчийн жишээ. Тэгээд энэ мөнгө тараах тий. Энэ дээр нэмээд одоо энэ царцааны нүүдэл. Одоо жишээлбэл энэ амархан штэ. Одоо царцааны нүүдэл гэдэг чинь ингээд нөгөө хүмүүс урьдчилаад одоо хэдэн сарын өмнө нүүчжээ штэ. Одоо өөрсдөө шилжүүлчихжээ штэ. Тэр чинь ингээд шилжилж очиж байгаа хүмүүсийн чинь статистик мэдээ байгаа штэ. Хин шилжсэн. Та яагаад шилжсэн тий? Хин танд мөнгө өгсөн тий? Ямар учраас шилжсэн. Одоо та яагаад буцаж байгаа юм тийм үү? Тэгэл энийг нь олоод тэгээд энэ хүн сонгуулийн лөөвөр хийсэн байна. Нэг өсөндөө төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн байна. 25 жилийн ялтаа байх шүү те. Энийг ингээд өгчдөг ийм юм хийх хэрэгтэй байхгүй юу? Ер нь одоо ингээд хүн ингээд сонгогдчих болно. Булхай лөөвөр мөнгө төгрөг царцааны нүүдлээд. Тэр нь илэрвэл гишүүнээс нь эргүүлэн татдаг хуультай байх юм бол хүн чинь тийм хийхгүй шүү дээ. Өө би баригдаад бөөн мөнгө төгрөг хээл ахвал аюулгуулын царцаа нүүлгэж байгаа баригдаад ингэсний дараа гишүүнээсээ эргүүлэн татагдчих юм байна. Хууль зөрчүүл булхайтай лөөвөр хийвэл гэд хүн чинь хийхгүй шүү дээ. Тийм. Тэр айж болгоомжлох малга. Тий. Одоо бол
одоо юу ч хийгээд ингээд булхаал өөр хийцэн байсан гишүүнээс нь эргүүлэн татчих чадахгүй болчих жоох байхгүй. Одоо сонгуулийн үеэр ид ингээ мөнгө таран штэ эднэр. Тэгэхээр би ард иргэдтэй хэлмээр байгаа. Ерөөсө хууль муулаа зориуд ингэж өөрсөдөө зориулж гаргаж байна. Сонгуулийн одоо өдрийг одоо 5 дахь өдөр болгож зориуд хийж байна. Ийм башир арга хэрэгжилж байна. Тэгээ дээр нэмээд ерөөсө сонгуулийн хууль зөрчсөн болвол эргүүлэн татдаг байх ёстой шүү дээ. Энэ ойлгомжтой шүү дээ. Тийм биз дээ. Ер нь хууль зөрчсөн болвол хариуцлага хүлээдэг л байх ёстой шүү дээ. Гэтэл тийм бүх юм ингээд хийхгүй байна гэдэг чинь ерөөсө өөртөө хууль зөрчиж болно. Хууль зөрч мөнгөө тараа гэдэг юм аа л ингээд хийж л байгаа юм. Өөрөө чинь хэлээд байгаа. Өнөөдөр би сонгуулийн ерөнхий ороотой хамтраад нэг сонгогчдын боловсролыг дээшлүүлэх сэдвээр подкаст хийлээ л дээ. Тэгээд тийм харж байхад бол үнэхээр ингээд Монголын одоо энэ сонгогчдын одоо 55% нь 18-аас 45 насны хүмүүс. Өө за. Ерөөс ийм тав шүү дээ. За 55% нь. Тэгэхээр эднэр одоо яг энэ бүлэг бас их сонгуульд их бага оролцдог гэсэн судалгаа гарсан байна. Тий. Тэ ерөөсөө яг л ингээд одоо хэрвээ ингээд 5 дахь өдөр хийхэд бол одоо энэ 5 дахь өдөр дараа нь 6 дахь өдөр тэ хагас өдөр дараа нь бүтэн сая өдөр чинь хүмүүст нэг хоол явчихна да. Тэгээ шүү дээ. Тийм магадaltaй тий. Тий. Ер нь явна шүү дээ. Одоо ард түмний хүчийг үзэж байгаа юм байна. Тэгнь. Тэ ард түмний хүчийг. Тэгнь. Нэр бол тэгж сонсогч штэ. Тий шүү дээ. Ард түмэн ер нь ямар хүчтэй? Ард түмэн бол уг нь маш хүчтэй шүү дээ. Олонний хүч олонмгүй далаа гэдэг манайхан ярьдаг. Тэгэхээр энэ нөхдүүд бол ерөөсөө ард түмнийг хуураад, хулигтаад, луйрдаад өнөөдрийг хүрчихсэн. Тэр аргаараа л явж байна. Ард түмэн өөрийнхөө хүчийг үзүүлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Ард түмэн хитрхээ сул дорой. Тэгээ одоо ийм л байна л дээ, тэмцэхгүй байна тий. Өнөөдрийн энэ байдалтайгаа эвлэрсэн ингээ яваад байгаа энэ нь маш харамсалтай байна л дээ. Гэхдээ ард түмэн хизээ нэгэн цагт одоо хүчээ үзүүлнэ. Тэр бол ойлгомжтой. Энэ бол цаг хугацааны асуудал. Энэ удаагийн сонгуулиар ард түмэн хүчээ үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байгаа. Ягаад тэгэхээр ардын нам 8 жил төр барьчлаа. Нөгөө амлсан амлалт будаа. Нөгөө 100 үйлдвэр будаа. Одоо энэ утаа төвчрөл будаа, ажлын байр будаа, татварын хөнгөлт бүх юм одоо бүх юм холих худлаа болсон. Амлалт бүр юу ч байхгүй. Өөртөө бол манай одоо мөрийн хөтөлбөр 80% та биелсэн гэж яриад байгаа юм байна лээ. Ярьсан шүү дээ тэгж. Тийм юм юу ч байхгүй. Тэгэхээр бол ард түмэн өнөөдөр энэ 34 жилийн хулгай лөөвөр, булхай зал одоо энэ бүхэл муу муухай юмтай энэ эрх барьж байгаа намууд ялангуяа Монгол ардын нам бараг 80%-тай нь холбоотой байхгүй юу. Тэгэхээр ард түмэн өнөөдөр хүчээ үзүүлнэ. Өөрөөр хэлбэл эднэрийг өнөөдөр одоо энэ сонгуульд энд эднэрт бол одоо залхаан цэрлүүлэлт үзүүлнэ. Хариугаа аавна гэдэгт бол би итгэлтэй байгаа. Энийг ард түмний хүч гэдэг байгаа. Ард түмэн сонголтын хүчээ одоо үзүүлж болно. Бас дээр нь тэмцэх ёстой. Тэгээ би өөрөө бол тэмцэгч хүн байхгүй юу. Одоо өөрөө одоо улсын хурлын танхимаас л санаж байна одоо ингээд нэг лоозон биччихээд одоо ингээд улсыг урьжуулна тий. Тэгээ эн чинь ийм үгийг яриулахгүй байх дээр бас ингээд явж байсан шүү дээ. Би бол тий би үг хэлье гэдэг албан бичгээ өгсөн. Тэгээ үг хэлүүлэх. Тэгээ үг хэлье. Энэ сөрөг хүчнээ төлөөлөё. Та нарын одоо болохгүй байгааг шүүмжилье. Санал бодлоо хэлье гэд. Ардын Монгол ардын нам буюу одоогийн махан буюу одоогийн мань 72 судалтай байсан. Тий. Тэгээ тэр үед ингээд ерөөсөө бүх юм хаадаг хордог ийм байх үед тэр одоо үг хэлий үзэл бодол илэрхийлээ гэхэд үгүй гэсэн. Би ч албан бичиг өгж байгаа шүү дээ. Хариу өгөхгүй болохоор нь одоо цаарс маарс даавуу дээр бичих ингээд тэр үйл тэдний тэр их хурлын чуулганыг би чинь 3 удаа одоо тараасан хүн шүү дээ. 3 удаа тий ганцаараа гав ганцаараа тий 72 гишүүн цэрэг цагдаа хууль одоо тагнуул татвар бүх юмтайгаа одоо намайг дарамтлахыг оролдож ирсэн. Одоо миний компани, миний хувийн амьдрал бүгд рүү минь одоо дайрч ирсэн. Одоо над руу
тэрнээс хойш одоо би чи энэ Монгол Ардын намтай өмнө өстөн дайсан шиг ингээ болцсон. Гүн далаа гэхээр л өрүүлдчихэд. Тэгэл ерөөсөө аль болохоор намайг гүтгэх, харлуулах, тэ доромжлох одоо юу гэдгийг ингээл нэр хооч өгөх, тэ энэ бүх одоо муухай юм чинь энэ Монгол Ардын нам хийж байгаа байхгүй юу? Бид нар чинь цаанаасаа ингээ судалгаатай. Тэр энэ хин гэдэг нөхөр л одоо энэ эвгүй байна. Энэ нөхрийг л ер нь дарна гэсэн юм бодолтой байд юм байна лээ. Тэгэд өөрсдөө тийм хулгаал өөр болоход ингээд нэвт одоо сүлжилтсэн болохоор хулгаал өөр болоход нь ордгоо хүнийг аль болохоор одоо ямар нэгэн байдлаар нэг юмд одоо хутгах, нэр хүндийг онгойх, нэр хооч өгөх иймэрхүү юмнууд бол хийдэг ийм л нам л да. Энэ Монгол Ардын нам чинь 2016 онд Эрдэнэтэд би одоо нэр дэвших гээд нэг очсон байсан да та бүхэн мэдж байгаа бах Эрдэнэтэд нөгөө газрын одоо тэмцэл хийгээл те зоригтой надтай хамт тэмцэж газраа ав чадахгүй чацар царайлаад харж унт гэдэг те тэр алдар төгчин тэр 8 жилийн өмнө тэр Эрдэнэтийн одоо Баян өндрийн бэл дээрээс гарч ирсэн. Намайг тэнд нэр дэвших гээд бүх юма бэлтгэж байгааг Монгол Ардын нам мэдээд тэгээд тэр үед чинь Монгол Ардын намын дарга одоо Мегамбын инх бол байсан тий. Бас ерөнхий сайд байсан. Инх болт чинь Буянгийн жаргал сайхныг Эрдэнэт рүү явуулж байгаа. Гүн далайгийн саналыг хувааж сонгуульд одоо гүн далайгийн намд тэр үед чинь би нөгөө одоо энэ ард түмний хүч нам чинь ард түмний хайрлын нэртэй байсан тий. Одоо сая оны өмнөөс ард түмний хүч гээд нэрийг өөрчилсөн шүү дээ. Жоо чангалж байгаа юм байна тий. Ер нь монголчууд чинь энэ хайр инэрл гэдэг юм жаахан ойлгодгүй юм байна тий. Ерөнхийдөө бол тийм юм байна л дээ. Юунууд ойлгод юм байна лээ. Тайландтай хайртай гэдэг нэртэй таксин Синаватрыг нам байдаг байхгүй юу? Тэр чинь ялсан шүү дээ. Тэ нэгэсэндээ ард түмний хайрлыг буюу Тайландтай хайртай ялгаа байхгүй шүү дээ тий. Тэгээд энэ нэрийг нэгээд ард түмний хүч болгосон юм л да. Тэгэхээр тэр та Буянгийн жагааг Эрдэнэтэд төрөөгүй гэдгийг мэднэ тийм үү? Тэр чи одоо хаан чи хотын бах тий. Аав ээж нь Эрдэнэтийн хүч гэдгийг мэднэ тий. Эрдэнэтэд үйлдвэр нь байхгүй. Эрдэнэтэд сургуульд яваагүй. Эрдэнэтэйгээр нь ямар ч холбоогүй. Гэтэл тэнд 48 дугаар тойрог дээр нэр дэвшиж байгаа. Намааг одоо надад нэг сууд өгөхгүй гэдэг байгаа байхгүй юу? Тий. Миний сандлынх байх гэж. Буян жага Мегамбын инх бол тохирсныг би мэдсэн байхгүй юу? Тийм миний бас нэг найз нар байна шүү дээ. Тэд нар хилчиж байгаа хөх цаатгсан тохирцсон шүү. Одоо Эрдэнэт рүү явж байгаа шүү гэхээр би эхлээд итгээгүй юм арайчтай гэсэн чинь яахаар байхгүй цагаан сарын өмнө хоол баахан хүмүүсийг хооллоод нөгөө ноолурын цамцаа бэлгэлээд эхэлсэн. Тэгэл тэр нөхрийг тэр би өөрөө 48 дугаар тойрог дээр нэр дэвшнэгээд байнга яриад явсан. Нөхөр намайг 48 дугаар тойрог дээр нэр дэвшнэгээ ботцсон байсан. Хамгийн сүүлд бид нар хурлаа хийгээд би өөрөө Баян зүрх дээр яваад эхнэрээ би 48 руу явуулсан зориуд. Манай эхнэр чинь хөөе би яана гээл те. Одоо гинтхэн нэг өдөр за чи нэр дэвших болсон шүү гээл сонгуулийн урд өдөр те. Тэгээд яг эхнэрийгээ тэнд гуйжгаад бүр явуулж исэн. Санаа нь юу за буянж байгаа тэнд намайг унгаах гэж очиж байгаа те. Тэгэхээр яагаад ч ардын намайг тэнд гаргахгүй юм байна те. Тэгэхээр чи очиод ядахтаа буянж байгаагийн сандлыг хуваачаараа заа чин гарч магадгүй хариуг нь барьгээд эхнэрээ гуугаа явуулсан. Энэ хариу мөх хийсэн байна. Хариу мөх те. Энэ юу харуулж байгаа нэхэр ерөөсөө энэ гүн далай гэдэг хүнд одоо тусдаа намаар нь би чинь ард түмний хайрлыг гэж байгаа шүү дээ. Нэг суудл ядахтаа өгчүүл те. Энэ нөхөр Монгол Улсын ерөнхийлөгчд нэр дэвшнэ. Тийм биз? Парламентэд суудалтай нам нэр дэвшүүлсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ нөхөр нэр дэвшчих юм бол одоо Мегамбын инх бол гарахд хэцүү. Тийм биз? Өөр хинч гарахд хэцүү шүү дээ. Намайг их хурл нэр дэвшүүл. Тийм биз? Юу ерөнхийлөгчд нэр дэвшүүл. Тэгэнгүүт нөхдүүд одоо тэрнээс сэргийлж тэр буянж байгааг явуулж байгаа байхгүй. Түүнээс одоо гүн далай гэдэг хүн намаараа нэг суудал авна уу тэр онц юу биш шүү дээ. Та одоо намын дарга тий та намын дарга парламентын суудалтай нам болчхоор ерөнхийлөгчд сонгуульд нэр дэвшчихнэ гэх тий. За энэ 8 жилийн өмнөх юм. Одоо би 4 жилийн өмнөх хэрэг 2000 онд би Тайландаас одоо сонгуул хийсэн. Та мэдж байгаа?
4 жилийн өмнө одоо яг сонгуулийн өмнөхөн ковид болсон. Ковидын үеэр би Таиландд гацсан. Таиландд гацаад тэнд одоо тусгай үүргийн онгоц ирж исэн. Тусгай үүргийн онгоцоор хүмүүсийг зөөж исэн. Тусгай үүргийн онгоцонд хэн суухыг энэ одоо улсын онцгой комисс мэдчихсэн. Өөрөөр хэлбэл засгийн газар, Монгол Ардын нам тий. Ингээд надад суудлаг өгөө онгоцны. Би тэнд бага насны 2 хүүхэдтэйгээ эхнэртэйгээ дөрүлээ байсан. Манай эхнэр 2 хүүхэдэд 3 сард билүү 3 сарын сүүлээр суудлаа гэсэн. Тэд нар маань ингээд нисээд ирсэн. Би суудлаа байхгүй Таиландд ганцаараа гацсан. Таиланд руу надаас болоод нэг ч онгоц явуулаагүй. Тэгээд байсаар хагаад би Таиландд ганцаараа үлдсэн. Босод бүх хүмүүс ингээд явсан. Буцсан. Тэгээд надад суудлахгүй байсаар онгоцонд суудлахгүй байжгаад сонгуулийн урд өдөр онгоцонд суудлаа гэсэн. Надаа. Тэгээд намайг хүрээд ирэнгүүт барьж аваад 21 хоногийн нөгөө дэлхийд байхгүй карантинд хийсэн. За ингээд би мэдээж сонгуульд дууссан. Би чинь бүр баярын дараа гарсан шүү дээ. Бүр сонгуул чинь 6 сарын сүүлээр дууссан тий. Нөгөө 21 хоног чинь баг юу лээ 7 сарын 10 хэдэн хүргэсэн шүү дээ. Би чинь тэгээд нөгөө бас нэг жаахан алдсан нөгөө арх уугаад уйлаад гараадс нэг өөрөө хараагүй юу. За тэр бүх хүн мэдж байгаа тий. Тэгэхээр ерөөсөө энэ гүн далайг сонгуульд оруулж өөрийнх нь намаар суудлал олгохгүй. Суудлал олгох юм бол энэ хүн ерөнхийлөгчөд нэр дэвшээд айгүй бол гарчна гэж айгаад байгаа байхгүй эднэр зовоон гэд ч юм уу те айж байгаа байхгүй те тэгэхээр эднэр ч ерөөсөө юм башир аргатай энийг хийгээд ингээд сурцсан ийм л байд юм л да. Ер нь улс төрийн хүрээнд улс төрийн одоо эрх баригч нам, сөрөг хүчний намуудтайгаа өөр бус намуудтай хилцэд охирч одоо тэр нэр дэвштэй хуваарлдаг гэдэг байгаа шүү дээ. Тийм асуудал бол одоо тийм юм одоо байдаг гэсэн. 2 намын дарга 2 өдрийн өмнө уулзаад жишээлбэл тэгдэг. За энх хоёраа гэд намын дарга тийм үү. Би чамд яхан одоо тий сулхан хоол тойрог дээр чинь тавьлаа. Чи надад болсон сулхан хүн тавьчаад хоёулаа найдвартай гараа шүү. За бусдууд нь хамаагүй хоорондоо алдцэг гэд ингээд өөрсдөө тойргийг л голдуу ярьдیں۔ Тэгээ одоо өрсөлдөгчөө захиалдаг тийм ээ. Тий өрсөлдөгчөө захиалдаг. За одоо нэг одоо ам ахуд одоо бүгчээр ам ахуд одоо тэр бол тэр 2 том намуудын даргын хооронд л явдаг гинлээ тий. За миний хувьд бол энэ сонгуульд бас нэлээд хүч тэнцвэргүй тулдаанд орж байгааг хэлчихье. Одоо ардын нам чинь бас нөгөө жижиг намуудын бараг дийлэнхийн мөнгөөр авчихсан холбоо тогтооцсон. За зарим намууд бол одоо ингээд санал хуваах ийм маягаар явж байна. За би бол одоо хүн гэд намыг бол санал хуваах чиглэлээр явж байгаа. Гэхдээ өөрөөсөө мэдээж бас суудлаа авна гэсэн ийм байдлаар явж байгаа л гэж би зүгээр ойлгож байгаа. За шин намчлуу шин нэвшил гэдэг нэг байгаа тийм. Шин нам. Би тэдний бас одоо хүмүүстэй уулзж ирсэн. Тэгэхэд бол ил тодорхой хэлж гин лээ. Тэгээ ер нь одоо бид нар бол ер нь тэгэл ардын намтай л хамтарч ажиллана. Тэдний л одоо тусламж дэмжлэгтэйгээр явна гэдэг ингээд бүр надад бүр ярьж гин лээ. Баримт нотлоготой. Тий. Тэгж ярьж гин лээ. За тэгээд бусад ингээд бас ганц нэг намуудыг хараад байхад маш баян чинэлэг байна. Тий. Тэр нэр дэвшигчдийг одоо хөдөлтөж авж байгаа байдал те нөгөө хүмүүс чинь гэдэг юм шүү дээ. За би танаа намаас нэр дэвшин. Гэхдээ надад нэг 50 60 сая төгрөг хэрэгтэй байна гэд над дээр үлцэлүүл хурж иж байгаа. Танаа намаас нэр дэвший гэд. За тэгэл гол яриа та нэг 50 60 сая төгрөг заавал надад одоо өгөх ёстой шүү сонгуульд те. Би тэр ингээ сонгуульдаа хэрэглэнэ л гэж байгаа юм л та те. Тэгэхээр нь би тэгж байгаа. За манай нам бол тийм баян нам биш ээ. Бид нарт том алтны уурхай те офшор одоо юу гэдэг ийм юм байхгүй тий. За дээр нэмээд одоо бид нар тэгж хүнд мөнгө өгд нэр дэвшүүлэхгүй. Яг хөө бид нар футбол цамц одоо юу гэдгийг малгай нэг тий туг далбаа юм бол өгнөө тий. За илүү бол одоо гаргахгүй. Бусдын одоо та өөрөө хариуцаа гэхээр 50 сая төгрөг дор хаяж 60 сая төгрөг ийм байхгүй бол нэр дэвшихгүй гэж яваад гэж байгаа. Тэгэл нэг үнэн ба зөв нам тэр л үгүйг очиж байгаа. Тэгэхээр тэд нэр одоо бас за 50 60 хаашаа юм одоо баг ингээд 30 40-ыг өгсөн байх тий. Тэгээ тэр санхүүжил таанаас явж гин гэдэг нь л одоо бас их одоо миний жишээлбэл одоо тий.
одоо анхааралт их байна л дээ. Тэгэхээр ерөөсөө энэ цаанаас нь ардын нам санхүүжүүлээд байгаа юм байна. Холбоо тогтооцсон юм байна. Хэд хэдэн намыг хард хүнс байна тий. Тэгэхээр энэ бүх юм дээр үндэслээд би юу хэлэх гээд байгаа гэхээр ерөөсөө одоо ард түмний хүч гэдэг нам энэ манан болон бүлэглэлтэй ямар ч холбоогүй тэднийг устгах чадах улс төрийн хүчин гэдэг. Би бол одоо энэ ардчилсан намтай ямар ч холбоогүй тэндээс би гарлаа шүү гэж одоо баг хэлж гуйж ууралж иж гарч байгаа шүү дээ. Намайг гаргахгүйгээд бас нэлээд юм болсон шүү дээ. Тэгээ яг одоо хангалттай болио те. Одоо би тусдаа намаа байгуулаа явъя те. Гэт ингээ гарсан. Ардын намтай бол би ерөөсөө тэгж элдв одоо ямар холбогдож тийм үү тэдний гар хөл болж ерөөсөө явж байгаагүй тэдэнтэй байнга тэмцэжсэн ерөөсөө одоо 2000 оноос эхлээл тийм хизээч би одоо тэгж одоо ардын арчилсан намаас би салахтаа өөрийнхөө намаа л байгуулдаг тийм эргээд орохдоо ч тэгэл ордог гарахтаа ч өөрийнхөө л намаа байгуулдаг хин нэг нам руу гүгээд очтгоо одоо хүмүүс одоо бас андуурч магадгүй тийм юу гэдгийг гүн далаа одоо тусдаа салж байгаа нь энэ Монголын төлөө юм шүү. Тэ энэ одоо 3 дахь хүчний хүчтэй намыг гаргаж ирээ. Ард түмэн хүчтэй гэдгийг харуулъя. Ард түмнээ нэгтгэе. Тэгээд ерөөсөө энэ хоёр намын байр суурийг энэ сонгуул тэрний дараагийн сонгуулиудад ерөөсөө эзлэе гэсэн бодолтой ингэж л улсад орж байгаа юм. Ард түмний хүч нам бол листээрээ бод нэг 20% дор хаяж авна гэсэн юм бодолтой байгаа. Дээр нэмээд тойргууд дээр бас нэлээд санал бол авчих байх. Ингээд бас нэг бүлэг байгуулна. Дор хаяж 28 оны сонгуульд бүр олонх болно 4 жилийн дараа. Тэ? Энэ одоо юу гэдгийг 10 сард болох орон нутгийн сонгуульд бас идэвхтэй оролцсон. 27 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд би шилжүүл нэр дэвшин. Тэгэхээр би бол яг бүр ингээд Германд байхасаа бизнес хийгээд ингээд хөл дээрээ босцсон. Ийм байлаа. Тэгээд яг энэ 12 жилд миний одоо байгуулсан одоо тэр 84 онд байгуулсан компани би ч Германд компанитай байсан. 96 онд би Монголд ирсэн. Тэгээд 2000 онд их хурлын гишүүн болсон тий. 98 онд энэ Lucky төвгээд би ч нэг энэ хүмүүсийг байшин бариагүй байхдаа байшин барьсан. Дотор нь нөгөө хар арьсан тий. Хар шар арьстай хүүхэд одоо нөгөө бүжиг хийдэг мэддэг гээд нэг тийм юмтай. Одоо Монголын топ night club гэдэг. Тийм байсан тий. Тэгээ 2000 он тэрийг хаацсан тий. За тэгэл хийгээгүй бизнес байхгүй одоо ерөөсөө ингээд импорт экспорт тэгэл ерөөсөө аялал жуулчлал одоо тэр яриад байгаа аялал жуулчлалын Хөвсгөл аймгийн тэр нэг бааз чинь би бас 98 онд 2 сая 900 мянган төгрөгөөр нийтийн дуудлага худалдаж авсан юм байна л. Тэг жишээлх юм бол тий. Тэр үеийн 2 сая 900 мянган төгрөгчөөс их мөнгө шүү. Тий. 98 он шүү дээ. Чанга мөнгө байлаа шүү дээ бас тий. Одоогийн баг юу гэдгийг 2 тэрбум 900 сая шүү дээ. Тийм биз? Тий. Өөрөө бол ингээд эхлүүлсэн бизнестэй одоо өргөжлүүлж явж байгаа бизнес. Тэгэхээр одоо Монголын ард түмэн бол энэ ядарч шүү дээ. Энэ он жилүүдэд харж байгаа бох тий. Тэгж байна. Маш ядарч байна. Юмны үн маш их өсөж байна. Маш өсөж байна. Тий. Амьдрал улам хэцүү болж байна. Улам их одоо хүнд суртал, авилгал хээл ахвал бүр хэтэрсэн. Юм хийж болохоо байсан, залуучууд бизнес хийж болохоо байсан. Маш одоо хүнд нөхцөлд амьдарч байна. Бүх юм лиценз аж ахуй нэгжүүд үүд хаалгаа хааж байна. Лиценз зөвшөөрөл энэ хэйл ахвал авилгал энэ ерөөсө бүтгээ өц юу ч хийхийг зөвшөөрдгүү. Дандаа хүнд суртал ийм болсон байгаа. Тэгээ би энэ 12 жилийн хугацаанд бас би нэг зүйлийг хийцсэн байна лээ. Би улс төрөөс яваадаг үгүй. 12 оны сонгуул, 16 оны, 20 оны сонгуульд бас онлайнаар энтер ингээд орж ийлээ. Ерөөсөө ингээд болоод улс төр хаяад явчихаагүй. Энэ хооронд би одоо улс төрийн мэдлэг, боловсрал бүх юмыг ингээл аваад мэдлэг мэдээлэл цуглуулад энэ улс орн яаж хөгждгийг энэ арчил чинь юу юм, капитализм чинь юу юм, энэ социализм чинь юу юм, улс орнууд яаж хөгжөөд байна те энэ бизнес юу юм те энэ болгоныг ингээл одоо маш их мэдээлэл цуглуулад яваад байгаа л да. Тэр нь одоо улс орнд минь хэрэг болно гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээд би энэ хүүхдийн мөнгийг санаачилсан.
одоо Монголын одоо сая 200 мянган хүүхдийн мөнгө авч जैन яг одоо. За 2005 оноос эхлээд 19 жил одоо хүүхдийн мөнгө өгчлөө. Тэр үед одоо төрж исэн хүүхдүүд хүүхд болгонд 10,000 төгрөг гэдэг үсэн. тий 10,000-аар эхэлсэн. Одоо 100,000. Тэр үед төрж исэн хүүхдүүд одоо 19 нас хүрчлээ. Сонгуул өгөхөр болчихлоо. Тий. Тэр үед 3 настай байсан хүүхд өнөөдөр одоо юу гэдгийг 21 настай болчихлоо. Тий. Бүгдээр одоо гүн далай гэдэг хүнд ач тус санах болцсон байхгүй юу? Нэг зүйлийг хэлчихье. Сошиал орчинд бид 841 мянган дагагчтай Монголын хамгийн олон дагагчтай одоо инфлюенсер буюу нөлөөлөгч сошиалын одоо од гинөө сар гинөө тийм хүн болчиход байгаа шүү дээ би чи одоо. Энэ хооронд ч бас иймэрхүү ажил хийж бүтээгээд өмнө хийсэн ажилч байна те. Одоо ч Трамп орхуулна гэсэн үг. Трамп бас тийм шүү дээ Америк. Трамп ч одоо бас том од шүү дээ те. Тэр чинь том бизнесмен байсан. Сошиал Twitter одоо Facebook Instagram дээр Трамп ч хамаагүй илүү шүү дээ. Хооронд ажил төстэй байна Трамп хоёр. Тэгээд та нэг юм хэлэх гээд байгаа шиг байна. Гэхдээ яг тухайн үед би нэг дээр үед нэгс ярьжсэн тал нэг юм би зүгээр Трамп ч нэг юм жижиг намаас бас ингээд нэр дэвшээд ерөнхийлөгч нэлээд олон удаа үтсэн. Тэгээд ерөөсөө гараагүй юм. Тийм шүү дээ. Тэгж байгаа залуугаасаа тий баг залуугаасаа. Тэгээд дараа нь бүгд нэмэх намд намаас тий нэр дэвшээд гарч ирсэн. За тэгээд явах та өрхөө тэр чин бас их тийм мис авгаатай байхгүй юу? Тэгээд их мундаг тий. Би ч бас Монголын месийг аваас утсан хүн шүү дээ тий. Их сайхан бүсгүй төгс бүсгүй гэдэг шүү дээ би тий. Тэрэндээ би бас их баяртай байдаг тий. Тэг би одоо санаж яг тэр 10,000 гэдэг өөрөө арчсан намаас ингээд зарлаад ингээд сонгуулийн өмнө мөрөө хөтөлбөр ороод ирэхэд бол тухайн ерөнхийдөө баяр сандарч байсан баяр сандраад тэгээд юу ч хэлж бүтэхгүй гэсэн. Юу ч хэлж байсан гэж санаж байна тийм. Энэ бол Монголын эдийн засгийн хэд дийлэхгүй таахгүй гэсэн. Тэгснэ 2 хоног болоогүй лөө. Дараад нь өөрөөсөө 100,000 амарсан. Тэгсэн. 10 нугаж амарсан шүү дээ. Тэр чинь ингэсэн. За хүүхдийн мөнгийг би санаачилсан тий. Тэгэнгүүт баяр үгүй гэчээд яг дараа нь ийм юм хийсэн. Шинээр төрсэн хүүхдэд 100,000 төгрөг. За юу гэсэн. Тэгээд тэр жил төрсэн тэр 4 жил төрсэн бүх хүүхдүүд 100,000 төгрөг миний ачаар авсан байхгүй. Тэр чинь хүүхдийн мөнгөтэй барьцалдуулж ардын нам тийм юм хийсэн. 100,000 төгрөг. Дээр нь нэмээд шинээр гэр бүл болвол 500,000 төгрөг. Тэгээд баахан гэр бүл үүсээгүй. Тэгсэн чинь зарим одоо 70-80 хүртсэн өвөө эмээнэр нөгөө гэрлэлт мэрэлттэй баталгаажуулаагүй гэрлээгүй байсан энэ төр хүмүүс чинь гинтхэн гэрэлттэй батлуулаад 500,000 төгрөг авчиж байгаа байхгүй юу? Зохиомлоор гэр бүл болох явдал зөндөө гарсан шүү дээ. Зөндөө гарсан. Тэр айгүй олон хүнд ач тус нь хүрсэн байхгүй. Тэгэхээр эн чинь энэ хүүхдийн мөнгө буюу гүн далайгийн санаачилсан энэ ажилтай холбоотой байхгүй юу? За одоо дүүрч одоо зөндөө алдчихлаа тий. Зөндөө уруудчихлаа. Зөндөө дороочлаа тий. Одоо яах вэ? Тэр одоо энэ үүс шүүзээд хас биш одоо энийг одоо бүхэлдэн засах хэрэгтэй гэж ярьж байгаа байхгүй. Тэг яаж засах вэ? Одоо ард түмэн болвол тэмцэх цаг нь болцсон шүү дээ. За одоо зүгээр учирдаггүй буу бариад тэмцэн хориулсан. Одоо бол энэ саналаараа энэ эрх барьж байгаа намыг бол дээд зэрэгээр хашраах хэрэгтэй. Одоо бол энэ эрх барьж байгаа намын одоо сонгогчдод одоо юу нэр дэвшигчдэд тийм биз дээ. Муудын тавих хэрэгтэй. Тийм биз дээ. За энэ бол ойлгомжтой. Одоо шийдвэр би нэг зүйлийг хэлчихье. Ардын намынхан нөгөө нэг намынхаа жагсаалт биш үү? Тий. Тэн дээр одоо баахан ингээд нөгөө шинэ хүмүүсийн нэрийг тавьчихсан. Тийм биз? Залуучууд тий. Жагсаалтанд. Тий. Өөрсдийгөө тавьж чадахгүй байхгүй эднэр. Өөрсдийгөө тавихаар нөгөө дандаа эднэр чинь ихэнх нь хулгайчлаа өөрчид нөгөө жидүү нүүрс тийм биз? Хөгжлийн банк боловсролын зээлийн өөрчид болцсон шүү дээ. Өөрсдийгөө тавьчихээр хинч санал өгөхгүй гэдгийг эднэр одоо судалгаагаараа мэдэж тооцсон байхгүй. Тэгэнгүүт худлаа чоошн ингээд нэг юм хүмүүсийг тавьж байгаа байхгүй. Энд чинь бас болохгүй шүү дээ. Энд чинь улс төр гэдэг чинь те олон талын мэдлэг боловсрол шаарддаг ийм одоо шинжлэх ухаан гинүү ийм зүйл шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр нөхдүүд энийг зориудаар өөрсдөө тавиул бид нарт түүч санал өгөхгүй юм байна. Листээр нэг ч хүн авахгүй юм байна. Бараг тийм учраас энэ шинэ хүмүүсийг тавиад өөрсдөө тойрог дээр нөө
мөнгөөр зодод мөнгө өгнө гэж байгаа байхгүй. Тэгэхээр би ард түмний хэлэх гээд байгаа. Мөнгө өгөхөөр нь авчаараа энэ бол хулгай ловрын мөнгө, ард түмний өөрсдийнх нь мөнгө. Та бол одоо сошиал инфлюенсер яа харахгүй мó одоо сая орчим дагагчтай бол маш том те нөлөөтэй. Тэгэхээр одоо сонгуулийн ерөнхий хороонд гарсан мэдээ байгаа. Өнгөрсөн сонгуулиар 2 сая гаруй хүн сонгогч байсан. Тий. Одоо энэ удаад бол сонгогчдын тоо бол 2 сая 200 болж байгаа. Тэгэхээр шинээр орж ирж байгаа сонгогчдын тоо бол 200 гаруй мянгаар нэмэгдэж байгаа. Энэ бол дандаа залуучууд. Тэгэхээр энэ тэгсэн хэрнээ залуучууд одоо өнөөдөр бол өөрөө сошиал дээр идэвхтэй байдаг юм чинь. Өнөөдөр залуучууд бол маш бухимдалтай, маш одоо юу гэдэг шүүмжлэлтэй асуудалд ханддаг тий. Болохгүй байна. Тэгээд ихэнх нь гардагшаа гарна тий. Тэгээд тэгсэн хэрнээ өөрөөсөө саналаа өгдөггүй. Тий. Саналаа өгдөггүй байхгүй одоо өөрөөсөө. Тий. Тэгэхээр одоо өөрөө сошиал инфлюенсер хувьд бол би өөрөө чигж бодож байгаа. Энэ залуучуудын саналаа өгөх нь бас одоо нөлөөлөх ёстой болж байна. Тэгжээж одоо бас үр дүн гарна шүү дээ. Тэгэнгүүт үр дүн гарахгүй. Би бол мэдээж өөрийнхөө 841 мянган дагагчтай пэйжээрээ бол байнга одоо ингээд залуучуудаа сайн сайхан дурейлж те одоо хэл сур, биеийн тамир спорт хий те гэр бүлтэйгээ сайхан бай те ингээд цагийг зүйтэй өнгөрөө гэдэг ч юм уу те тэгээд дээр нь одоо улс төрийн одоо болон нийгэм эдийн засгийн олон юмар би чи ярьдаг хүн байхгүй юу. Тэгээд мэдээж одоо залуучуудаа уриалаад байгаа те одоо манай залуучууд гэхдээ тэмцэхгүй байна. Тэ Монголын ард түмэн тэмцэхгүй байна, тэ. Тэрийг л би одоо гайхаад ах юм. Гэтэл тийм амьдрал нь сайн юм уу, тэ? Энэ хүмүүс одоо амьдралыг гоё болгоцсон юм гэхээр үгүй байгаад байгаа байхгүй юу? Энийг л харахаар би ерөөсөө ойлгохгүй байгаа. Тэ ерөнхийдөө энэ манайхан чинь жаахан ийм сул дорой болчихтэй л гэж зүгээр харагдаад байна. Гэхдээ байнга ингэ сул дорой байж бас чадахгүй хаа. Одоо бас нэг арай өөр болцсон. Энэ сонгуул бол их өөр болно. Ирэх барьж байгаа намд бол маш хатуу сонгуул болно. 3 дахь хүчинд бол одоо илүү ээлтэй юм сонгуулаа. Ард түмэн бол өөр одоо улс төрийн хүчнийг хүсэж байгаа. За энэ сонгуул бол одоо ингээд Монгол улсын одоо парламентын нэг үе солигдох ийм одоо том одоо ийм одоо яг ийм агшин одоо бид ирсэн байна тий. Тэгээд бол хүссэн хүсээгүй энэ парламентод солонгорно. Хүссэн хүсээгүй энэ парламентод одоо сонгодог парламентод шилжих. Яг энд одоо энэ яг энд ирсэн байгаа тий. Тэгэхээр бол одоо хэд 21 хоногийн дараа 22 хоногийн дараа гэхэд бол одоо Монгол улс шинэ парламентаа бүртгэхэд энэ нэг тоглогчтой биш нэг хэсэг тоглогчтой парламент бүртгэх байхаа гэж найдаж байна. Ингээд танд амжилт хүсье. За баярлалаа. Би 4-р тойрог явах гэж зорж байгаа шүү дээ. Одоо нэг 2 хоногийн дараа өвсгөл явна. За хүсэлтэд гаргацсан байгаа юм байна тий. Төсөлтөд гаргацсан байгаа. За энэ үрээд нэвтрүүлэг маань өндөрлж байна. Next 120 нэвтрүүлгийн зочноор ард түмний хүч намын дарга улсын хурлын гишүүнээр 3 удаа сонгогдож ажиллаж байсан. Ламзовын гүндэлээ оролцлоо. Баярлалаа. За баярлалаа. За хамтдаа үзэгч олондоо баярлалаа. Их дугаараар ирхэн уулзцгаая.